Жилийн өвдөн юмд 5:30 үе болж байна. Бэлтгэл ажил хангасан одоо явах билээ. Инки та нараараа унтаад байгаа юм шиг байна. Мэн чи явлаа штэ. Let's go. Зя илээ хэрэгсэл цүн бүрээ. За 500 гаруй км-ийг туулан байж Аранга аймгийн Цэцэрлэг суманд ирлээ. Манай сумын гол онцлог зүйл нь гэх юм бол гарын 5 уруу байдаг. Яг алга дарсан юм шиг 5 уруу бол манай сумын урд хэсэгт байрладаг. За юм байна да guys. За Монголын нэг өглөө. Бай бацана. Яаж ийн бацана? Яаж ийн бацана? За энэ газар болбоос уршаа зүг рүүгээ харах юм бол Аранга аймгийн Цэцэрлэг сумын хиллийн зааг дээр байна. Одоо энэ урдлын нут газар нутг бол Аранга аймгийн Цэцэрлэг сумд харьяалагдана. За яг энэ багны ард бол Аршааг бол Хөвсгөл аймгийн Аршаат сум. За одоо Аршаат сум бол яг энэ одоо модтой энэ хэсэг уулын цаана буюу тэр цаад хадтай уулын өвөрт бол одоо Цэцэрлэг Хөвсгөлийн Аршаат сум байшнаа. За зуршлага бол яах боломжтой. Тэгээд Аршаантын айлууд бол одоо наашаа ингэж гарч бууддаг. Ер нь газар тариалан бас эрхэлдэг учраас тэр газар нутгаа зундаа бууддаг. За одоо ийшээ. Хөөш энэ бол Хөвсгөл аймгийн Аршаат сумын 90 жилийн хойд барьсан хилийн за бүс дээрээ байгуулсан шаардлж байгаа. За иймэрхүү байна да. Одоо эндээс унаа хүлээнэ. Хөвсгөлийн Аршаантаас энэ замаар ирсэн замаар яваад Аранга аймгийн Цэцэрлэг сумын замаар дахиад Улаанбаатар орлоо. Ажилдаа орсон. Натурт юмшлагаар ашиглах боломжтой нэг давхрын объектын дээр танилцах зураг авах гэхээр ирсэн байна.